Оройн минь guys. За, зарим хүмүүс асууж байна. Наадмын үеэр яах юм бэ? Идрээ чи алга болох юм уу? Алга болохгүй. Дэшээ үсрээд нэг өдөр л амарч магадгүй бусад өдрүүд хэвийн тийм ээ. Видео маркет апдейт, портфолио апдейт орж л байгаа. Хөрөнгө оруулагч болно гэдэг чинь амралт авдаг юм биш тийм full time job. Тэгээ хөрөнгөний зах зээл хаалттай байх үедээ л нэг хаяа амардаг бусад үеэр ер нь бол мөнгөө харамч мэтэрл харсаар л. Окей. За хэдүүлээ эхлээд гоё юмнасаа эхэлцгээе. Юу юм бэ гэх юм бол хэдүүлээ Ion Z л хөрөнгө оолт хийсэн. $2.25 бас ерөөхдөө эхэлсэн. За тэгээд тэрнээс хойш ерөөхдөө яасан бэ гэх юм бол одоо pre-market дээр тэгээ 3.33 дээр байна. Одоогийн байдлаар 59% өгөөжтэй явж байна, which is really nice. Тэгээ хэдүүлээ бас овоо жинтэй энийг худалдаж авсан. Өчтөр та бас харсан байгаах stop loss-ыг дээшлүүлсэн байгаа. Тийм учраас та бас тэгээрэй. Энэ дээр бас жоохон доошлуулж болно. Би нэг амар тэгээ $2.82 дээрээ тавьсан ч болохоор юм шиг харагдаж байна. Яг гэх юм бол миний хүлээлт юу юм бэ гэх юм бол энэ ер нь бол нэг 4.5 буюу тэгээ $5 хүртэл явах боломжтой юм шиг надад санагдаж байна. За, нэмээд хэдүүлээ бас RGTZ лөө хөрөнгө оолт хийсэн Rigetti Computing-ийн double inverse ETF. Энэ бас хөрхэн өсөлттэй явж байгаа. Тэгээд нөгөө Ion Z-тэй ер нь бол яг адилхан. Өчтөр бас айгүй хөрхэн бараг $5 хүрсэн. Миний хүлээлт юу юм бэ гэх юм бол энэ бас дэжгүй явах магадлалтай. Тийм учраас stop loss-а нэг амар тэгээ хамгийн аимхаа дээр энд тавих хэрэггүй шүү. За, дүүлээ одоо зах зээл рүү орцгоё. Тэгээ сүүлийн өдрүүд юу харагдаж эхэлж байгаа юм бэ гэх юм бол өмнө зөндөө ярьж ирсэн ерөөхдөө юм broadening pattern те megaphone ер нь бол нөгөө зах зээлийн сэтгэл зүй ерөөхдөө савлгаа ихтэй болж байгаа тий одоо авах хүмүүс нь аваад зарах хүмүүс нь зараад илүү олон хүмүүс аваад илүү олон хүмүүс паниктаж айгаа зараад тэгээ одоо юу болж байгаа юм бэ гэх юм бол тэр яг эсрэгээр эргэж जैन тэгээ энийг юу гэж нэрлэдэг юм бэ гэх юм бол diamond formation гэд нэрлэдэг нэг алмазн formation тий нэг сүртэй сонсогдож байгаа яг нэг сүртэй юм бол байхгүй ерөөхдөө эдгээр яадаг юм бэ гэх юм бол нэг 58%-ээр яадаг юм бэ гэх юм бол ундаг. Тэгээ унахаараа ерөөхдөө нэлийн ширүү унцдаг 58%. Окей, статистикийн дагуу. Гэхдээ 42%-аар бас буцаагаад өсчдөг. За. Тэгээ зүгээр ингээд sideways consolidation зүгээр ингээд хажуу тийшээ хөдөлдөг бас нөгөө neutral тий зах зээл байсан юм бол тэр 58% болох чинь тий S&P 500 дээр юу болж байгаа юм бэ гэх юм бол uptrend дотор явж байгаа. Гэхдээ мэдээж одоо муухай мэдээлэл нь юу юм бэ гэх юм бол Strait of Hormuz, Иран, Америк хооронд алцаал явж байгаа. Тийм учраас тэгээ бас доошоо унах эрсдэл бол байгаа. Тийм учраас хэдүүлээ энэ 7 хоногт хувьцаануудаа жоохон багасгсан, бас наадам болгож байгаа та хэдийн дунд бас амархаж байгаа хүмүүс байгаа. Тийм учраас баг зэрэг багасгсан. Тэгээ нэг хувьцааг бүр ингээ багцаан саасаад нэг өөр нэг хувьцаан дээрээ ерөөхдөө нэмээд авсан та өнөөдрийн портфолио апдейт сайн харцгаагаар байна. Хувьцааны арилжаа хөрөнгө оолт тий мөнгөөр мөнгө олох амар сонирхолтой байгаадтай тий. Гэхдээ амар хэцүү хэвч хүмүүс нь ерөөсөж чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй, community байхгүй. Одоо сайн сонсоорой тий. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө оолтын бүх чадвараар чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хуваар авж байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За. Манай community-д нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар доллараар тий ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байна. За. Чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст тий манай рафтан чам дэлгэн мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя. За. QQQ дээр бас төстэй юм харагдаж байгаа. Ганцхан хаана тийм юм байхгүй юм бэ гэх юм бол Dow Jones Index дээр энэ бол зүгээр чандлаараа дээшээ явсаар л байгаа. Тийм учраас хэдүүлээ баг зэргийн болгоомжтой байв. Тэгээ миний таам тэг ингээ 50-50 юм шиг нэг дээшээ явах магадгүй доошоо явж магадгүй. Тийм учраас хэдүүлээ юу исэн бэ гэх юм бол арай нэг жоохон чанар муутай юмнуудаа багасгасан. Чанар ихтэй юмнуудыг оруулсан. Жишээлбэл Micron Corporation тийм ээ. Яасан бэ гэх юм бол эх 2 жилийн хугацааны нийлүүлэлт борлуулалт аль хэдийн гэрээ болгоцсон баттай ер нь бол борлуулалт орлого ашигын маржин ерөөхдөө ер нь бол эх 2 жилийн хугацаанд нэг савлахгүй яг магадлал юм бэ гэх юм бол бүр үүсэх магадлал ягаад гэх юм бол энэ RAM үйлдвэрлэдэг компаниуд ер нь юу хийж байгаа юм бэ гэх юм бол RAM-ныхаа өртгөө ингээд нэмээл байгаа. Тэгээд дөнгөж сайхан Meta Corporation бас шинэ дата центр Канада улсад зарласан баг тий тэгээд 1 гига 2 гигаватт дата центр барихын тулд асар их хэмжээний одоо хөрөнгө оолт хэрэгтэй, Nvidia-гийн чип хэрэгтэй, RAM хэрэгтэй, эрчим хүч хэрэгтэй гэх мэтчлэн ер нь бол энэ AI boom буюу bubble
дуусах болоогүй. Тэгээ би өдөржингөө таад мэдж байгаа AI ашиглаж байна. Тэгээ улам сайжирч байгаа энэ AI. Тийм учраас би энэ дээрээ нэг сүртэй айхгүй байна. Окей. За S&P 500 QQQ дээр тиймэрхүү юм харагдаж байгаа. Дараагийн ярмаар байгаа юм бэ гэх юм бол энэ мөнгө. Окей. Тэгээд энэний дараа хэдүүлээ бас юу ярих хэрэгтэй юм бэ гэх юм бол Hecla Mining. Hecla Mining лөө хэдүүлээ өнгөрсөн жил нэлээд амжилттай өргөн болт хийсэн. Айгүй хөөрхөн ашиг авч чадсан. Тэгээд юу болж байгаа юм бэ гэх юм бол та нэг харж байна. Өмнө нь бол $120 хүрчээ. Тэгээд одоо ер нь бол энэ $60 дээр ер нь бол ханшаа барьж байгаа. Тэгээд миний таамаг юу юм бэ гэх юм бол дахиад нэг унах магадaltaй алтан дээрээч бас яг адилхан. Тэгээд ингээд доошоо унчих юм бол тэгээд 46 магадгүй $40 хүртэл ингээ унах потенциалтай юм шиг харж байна. $39. Гэхдээ энд бас нэг юм байгаа. Тэр юу юм бэ гэх юм бол нөгөө Hecla Mining. Тэ Hecla Mining-ийн chart хэдүүлээ харцгаая. Ticker нь бол HL. Hecla Mining-ийн хувьцаа хизээ оргилцэгтээ өрсөн бэ гэх юм бол $34. Тэрнээс хойш ерөөхдөө унтсан байна. Саяхан 50 хоногийн moving average дээр тулчаад тэгээ буцаагаад доошоо явж ийн таад ингэ харж байгаа юм бол хэдүүлээ бас энэ хаваар хөрөнгө олт хийгээд $9.10-тай хөрөнгө олт хийгээд тэгээ энэ $20-24 хүртэл ерөөхдөө өрмөө тогтоож аваа тэгээ exit хийсэн. За ягаад Hecla Mining ярьж байгаа юм бэ гэх юм бол энэ Hecla Mining корпорацийн нэг үнц за яа мөнгийг ямар өртгөөр газраас гаргаж байгаа юм бэ гэх юм бол за яж би сая түрүүн тооцсон байсан хараадах юм. Ер нь бол нэлээд бага байсан. За Hecla Mining нэг унц мөнгөө $8-9 олборлож байгаа. За тэгээ одоохондоо мөнгөний үн ханшиг хэдүүлээ дахиад нэг харцгаая $59 юм байна. За $59-оос тэгээ $9 хасчих юм бол $50 одоо бохир маржтай ажиллаж байгаа. Тэрнээс мэдээж тэр ашиг малтмалын татвар гих мэдчлэн зарах ёстой. Гэхдээ баг Micron-оос илүү өндөр ашигын маржинтай одоо үйл ажиллагаа явуулж байгаа. Nvidia, Micron энэ компаниудтай адилхан одоо тийм ашигтай явж байгаа. Тийм учраас одоо алт мөнгө буцаагаа доошоо буурсан ч хэдүүлээ тиймэрхүү юмыг мартаж болохгүй. Ерөөдөө энэ компаниуд юу хийж байгаа юм бэ гэх юм бол кэш үйлдвэрлэх ёстой. Тэгээ Hecla Mining юу хийж байгаа юм бэ гэх юм бол тэрийг л айгүй сайн хийж байгаа. За окей. Өчигдөр зарим технологийн компаниуд сайхан өсөлт үзүүлчлээ. Тэр нь юу юм бэ гэх юм бол Nvidia сайхан ер нь бол бас шинжээчнэр хөрөнгө олонтын банкуд хөрөнгө олонтын сангууд апгрейд хийж байгаа. Nvidia корпорацийн ерөөдөө борлуулалт маржин гэх мэт нэг аюул байхгүй мэтийн юм ярьж эхэлж байгаа. Тийм учраас өчигдөр $200-аас даваа явцсан. Одоо pre-market дээр $204 дээр байна. Broadcom, Apple-тэй бас саяхан нэг хилцэл зарласан. Тэ struck a multi-year deal and доор харагдаж байна. Apple $30 тэрбум 2031 он хүртэл custom ASICs тэ өөрийнх нь одоо захиалгын дагуу чип үйлдвэрлэх юм байна. Энүүгээрээ дамжуулаад тэ Broadcom AVGO-гийн хувьцаа ерөөхдөө буцаагаад өсчлөө. Тэгээ миний таамаг юу юм бэ гэх юм бол ганцхан одоо Apple митинг компаниуд энэ компанитай хамтарч ажиллах уу. Тэгэл ингээ хараад үзэх юм бол ерөөхдөө дэжгүй Fibonacci extension өмнөх low тэг ингээ хараад үзэх юм бол саяхан 0.6 дээр жоохон failтэй буцаагаад унлаа. Одоо 0.382 дээр ингээ явж байна. Тэгээ миний таамаг юу юм бэ гэх юм бол буцаагаад энэ 460 руу явах гээд байгаа юм шиг санагдаж байна. Тийм учраас хэдүүлээ энэ дээрээ хувиа 2-7 оны өмнө нэмсэн. Тэгээд нэмснээсээ хойш бас бага зэргийн ашиг одоо амсаж эхэлж байна. Зарах цаг болоогүй байгаа шүү. Окей. Дараагийн ярмаар байгаа юм. Долларын индекс ерөөхдөө өчигдөр буурсан. Саяхан 101.8 хүрчээ 7 хоногийн чартыг хараад үзэх юм бол тий одоо энэ ерөөхдөө нэг жижигхэн bull flag үргэлжлээл явж байгаа uptrend line бол та энд харагдаж байна. Тэгээ энэ 101-ээс доош унсан байна. Тэгээд одоо ерөөхдөө RSI жоохон буураад ирэх юм бол тэгээд буцаагаад энэ долларын long position буюу энэ EUS 5 руу орох цаг нэрч магадгүй. За ингээ хараад үзэх юм бол нэлийн хөөрхөн нэг bull flag бол гараад ирсэн байна. Uptrend нь бол хിവэрэ гэхдээ ямар байна гэх юм бол өмнө бас хэдүүлээ буруу цагтаа хөдөлгөж авсан тий ер нь бол энтэй ерөөхдөө төстэй харагдсныхаа дараа төстэй харагдж जैन тэгээд ингээ навс унтсан өмнө бас нэг flag зурчаад тэгээд энэ 50 хоногийн moving average ч юм уу RSI жоохон буураад эхлэх юм бол ер нь бол авчмаар байна. За тэгээ энэ юуг ингээ хасчих юм бол RSI 17 хоногийн төвшөнд бол өсөлттэй хിവэрэ байгаа. Тэгээ ерөөхдөө жоохон хүүтрээд ирэхээр тэгээ хүмүүс жоохон тайвшраад ирэхээр энийг ерөөхдөө авчмаар байна. За еврогийн чарт хараад үзэх юм бол 7 хоногийн чарт руу арай орох болоогүй. Энд бас ерөөхдөө нэг bear flag харагдаж байгаа. RSI саяхан ерөөхдөө нэлээд хүчтэй доошо унсан. Өмнөх ийм уналтаас болж ерөөхдөө RSI энэ 60-аар 50 руу ингээ өссөн байна. Одоохондоо зөвхөн 42 морь дээр явж байгаа. Одоохондоо ийшээ short хийх юм бол тэр
эрсдэл ба ашигын харьцаа надад яг таалагдахгүй байна. Одоо нэг 50-50 юм шиг байх шиг байна. Энэ ханшин ингээд дээшээ яваад ирээд магадгүй энэ 50 хоногийн moving average эсвэл энэ 200 хоногийн moving average-ийг долоох юм бол энэ ашиг эрсдлийн харьцаа ерөөхдөө илүү бидний талдаа тэгээ тухайн үед ерөөхдөө шортоор орох нь арай зүйтэй байж магадгүй, тийм учраас хэдүүлээ хүлээцгээ. Ягаад гэх юм бол хөрөнгө оруулалт хийх юмнууд зөндөө байгаа. За VIP багцтай хүмүүс өнөөдөр манай равтан таадлуу эсвэл би таадлуу бас бичсэн. Энэ FBGL дээр хэдүүлээ жоохон ашиг аавн. Ягаад гэх юм бол RSI-г харж байгаа юм бол нафс унчлаас Strait of Hormuz гэх мэтчлэн энэс болж ер нь бол Германы засгийн газрын бонд өчигдөр уржигдөр айгүй хүчтэй унсан тэ 2 гэрээ авцсан хүн бол баг эндээсээ 2000 хэдэн зуун доллар ашиг авч чадсан. За тэгээ энэ ерөөхдөө хаашаа зааж байгаа юм бэ гэх юм бол хэдүүлээ энэ Францын засгийн газрын бондоос харж болно. Францын засгийн газрын бонд ерөөхдөө нэг томоохон спортыг ерөөхдөө цогчлоо. Та нэг харж байгаа юм бол те энэ ер нь бол өмнө энэ 122 123 бол нэлээд хүчтэй спорт байсан бол тэрнээс доош унтсан. Миний таамаг юу юм бэ гэх юм бол энэ нүгээр ингээд доошоо явсараа буцаага дээшээ ирээд тэгээ унж магадгүй үргэлжлүүлээд Германы засгийн газрын бонд яг тиймэрхүү адилхан юм хийсэн. Жохон урчлаад та харж байгаа юм бол те ингээд доошоо унсан. Тэгээ энэгээр нэг жижигхэн bottom information хийчээд буцаагаад энэ triangle wedge руу descending wedge руу ороод тэгээд одоо үргэлжлүүлээд уунж байгаа. Энийг ерөөхдөө хүлээж байгаа шүү guys. Окей, нефтийг хэдүүлээ хайлт харцгаая. Өчигдөр нэлээд дээш явсан та харж байгаа юм бол өнгөрсөн 2 хоног $66 $76 хүртэл ингээ өсчөөд одоо буцаага доошоо буурж ийн. Гэхдээ миний таамаг юу юм бэ гэх юм бол энэ одоо дахиад өшөө дээшээ явах потенциал байгаа юм байна. Тэгээ өмнөх resistance байсан юм дээр ерөөхдөө нэлээд сайн support авсан RSI одоо бас дээшээ явж байна. Volume бас өсөө явж байгаа учраас хэдүүлээ магадгүй нэг жижигхэн нефтний позиц авах магадлалтай. Гэхдээ энийхэн хооронд арай нэг өөр юм лөө бас хөрөнгө оруулалт хиймээр юм шиг санагдаж байна. За, Meta корпорацийн хувьцаа ерөөхдөө өөрчлөгдсөнгүй, Microsoft-ийн хувьцаа ерөөхдөө нэг өөрчлөгдсөнгүй. Oracle-ийн хувьцаа ерөөхдөө одоо энэ жоохон support авч байгаа. Тэгэхээр та нэг харж байгаа бол өмнө энэ Oracle-ийн хувьцаа энэ төвшин дээр ерөөхдөө нэлээд удаан зовсон та нэг харж байгаа бол тэ энэ байна. Энэ resistance support одоо энэ дахиад support болох магадлалтай data center-уудын орлого ерөөхдөө дайжгүй. Oracle-ийн одоо шинээр зурж байгаа гэрээнүүд нь бүгдээр өндөр дүнтэй. Тийм учраас энэ Oracle бас аюу гой боломж. Тэгээд энэ RSI хараад үзэх юм бол NAVS унтсан байна. Тийм ээ. Тэгээд томоохон support дээр ирсэн байгаа. Тэгээд яг өнөөдөр 4-р өдөр эх 7 хоногт ер нь бол нэг шийдвэр гаргая. Яг гэх юм бол энэ дээр ашиг эрсдэл ба ашигын харьцаа ерөөдөө улам ирүүл болж байгаа. Улам ингээ унаад яваад ирэхээр тэгээд энэ компани борлуулалт ашиг ерөөдөө сайн байгаа хിവэр байгаа юм бол дата центрууд эрсдэлгүй ирэх 2-3 уйлрал өсөлттэй хിവэрэ байж чадах юм бол Oracle-ийн хувьцаа буцаага дээшээ явах магадлал бол маш өндөртэй. Тийм учраас энэ эрсдэл хэдэн доллар эрсдэл авж байгаа юм бэ? Хэдэн доллар ашигийн потенциал авж байгаа юм бэ? Oracle дээр ерөөхдөө дайжгүй, Meta дээр бас ерөөхдөө дайжгүй, Microsoft дээр бас дайжгүй, Micron дээр бүр гайхалтай. Тийм учраас өнөөдөр хэдүүлээ Micron дээр баг зэргийн жинтэй нэмээд орж байгаа. За, нэг сүртэй юм байхгүй, евроыг сая ярьчлаа. Биткойныг хараад үзэх юм бол RSI жоохон ингээ дээшээ явж байна. Тэгээд ер нь ингээ хараад үзэх юм бол тэг weekly chart-ыг харцгаая. Гэтэ яг өмнөх MSTZ дээр хэдүүлээ арилжаа хийсэн жоохон failed авсан л та. Гэтэ энэ удаадаа хэдүүлээ магадгүй ашигтай гарах потенциалтай. За, өмнөх bear flag ерөөхдөө ийм урт байсан. Дараагийнх тэрний өмнөх нь ийм байсан. Одоо ерөөхдөө дахиад жоохон явах магадaltaй. Тэгээд энэ 68 69 дээр ирээд тэгээ жоохон exhausted болоод RSI overstretch 75 80 ирээд ирэх юм бол магадгүй дараагийн short авцгаая. Тэгээд юу чухал юм бэ гэх юм бол ямар нэгэн байдлаараа биткойн унж байгаа болохоор хүн болгон эргэн тойрон биткойн унаа гэхээс илүү ер нь бол хэрэг эрсдэл авж байгаа юм бэ? Хэрэг ашиг эргүүлээд ирэх боломжтой юм бэ? Тэрэн дээр үндэслээд хідүүлээ ерөөхдөө шийдвэрээ гаргах ёстой. Тэгээд хөвцаанууд тэ юу яаж байгаа юм бэ гэх юм бол ханшин буурдаг, хүмүүс паниктдаг, хүмүүс сандардаг. Гэхдээ цаана байгаа бизнес нь хэвэн эсвэл сайжраад байгаа юм бол хэдүүлээ ямар боломжтой болж байна гэх юм бол ерөөхдөө өсөлттэй илүү ашигтай болж байгаа компани хувьцаа улам хямдхан авах боломжтой байгаа гэсэн. Тэгээ эзэн энэ зах зээл буцаагаад тайвширна. Тэгээ тухайн үед тайвширсныхаа дараа хэдүүлээ позиц буцаагаад ашигтай хаан тийм зорилготой. За. Тэгээд дулаахан сайхан өдрүүдэд сайхан өнгөрүүлээрэ. Маргааш эргээд
уулзцгаая. Тэгээд stop loss-уудаа тавьцгаарай. Тэгээд энэ 7 хоног ерөөхдөө буцаагаад баг зэргийн ногоон болж эхэлж байна. Тэ IONZ, RGTZ-нээс болж тэгээд энэ 7 хоногийн сүүлээр эх 7 хоног адилхан ногоон болохгүй. Bye guys. Хэрвээ та манай эдгээр цэцэрлэг бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг эсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн ихний линк дээр дараарай. Линк дээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.